Шүглүүлэгч CGM сайтаас та бүхэнд хүргэдэг улс төрийн яриа нэвтрүүлгийн 5 дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар ярих сэдв гэвэл айдсын суртал ухуулга болов Луврын музейн тухай ярина. Луврын музей Тэ Лувр. Луврынх биш. Луврын музей гэдэг. Хаана байдаг музей? Энэ улс төрчдийн тархинд байдаг тийм музей байна. Тэгвэл очиж ойрох юм байна. Тэ. Өдгөө нэг сайдын суудалд очисон тухайн үед аавынхаа нэрэн дээр явж ирсэн нэг улс төрч. Би саяхан Луврын музейтэй танилцаад ирлээ гэдэг Луврын музейн тухай ярьж ирсэн. За тэрэн дээр нь үндэслээд Кавичхэнд Луврын музей гэж энэ дугаарыгаа нэрлээд байгаа. За айдсын менежмент гэлөө. Юу лээ? Айдсын одоо пропаганда, айдсын үйл суртал. За тий айдсын үйл суртал. Суртал ухуулга. Тэ суртал ухуулга. Тий. За энд яадаг суртал ухуулга вэ гэхээр нийгмийг ерөөхдөө айдсаар нь барьж ах зорилготой улс төр болон хэвлэл мэдээллийн салбарын нэг түлхүү ашигладаг. За зөвхөн манайхаар тогтохгүй олон улс даяар ашигладаг. За сонгуульд өгөх үед бас их түлхүү ашиглах хандлага ерөөхдөө манаач гэсэн түгээмэл харагддаг. За жишээ нь одоо хүн нас барсан тухай, нийгэмд хүн амын дунд янз бүрийн өвчлөлт их дэгдэж байгаа тухай ч юм уу тий. Шөнө оройн цагаар одоо ямар нэгэн болохгүй үед явд гарвал тэрийг өдөр шөнөгөө сэвх. За энэ мэтчлэгээр ингээд дурдвал жишээ их байна. Дурдах гэхээр хитрхи сунжрах гэдэг. Товчоор хэлэхэд бол яг хамгийн амархан бөгөөд хамгийн увайгүй улс төрийн суртал ухуулгын шин чанар юм л да энэ айдас гэдэг бол увайгүй мөртлөө бүр хамгийн үр дүнтэй байдаг. Тухайн одоо нийгэмд айдас биш байгаа хүчин зүйлийг гаргаж ирээд одоо хүн амын одоо 0 мянганы хэдэн хувьд ч хүрэхгүй нэг хүчин зүйлийг гаргаж ирээд тухайн одоо улс төрчид манипуляц хийж явдаг жишээ нь. Одоо жишээлбэл коммунизмын үед бол Америкийн нэгдсэн улс тэргүүтээ империалистууд гэдэг маш том дайсан байж байдаг. Тэр дайсныхаа эсрэг өдөр шөнөгөө өглөө өрөөгөө боддог нэг ийм нийгэм байсан. Гэхдээ ардчилсан нийгэмд бол энэ айдсаар барих гэдэг чинь угаасаа байдаг хүчин зүйлтэй. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад аллага их байгаа учраас аллагын тухай кино гарах, аллагын тухай мэдээнүүд олон нийтэд цацах ч юм уу тий. Эсвэл бол одоо олон нийтийг хамарсан бөөнөр хомроглон устгах үйл ажиллагааг олон нийтэд тэр чигт нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь одоо таниулна гэдэг бол нийт олонх тэнд гарч байгаа нэг мэдээллийг нийт олонход танилцуулах үүднээс хэрэгжилж байгаа нэг сөрөг шок гэж ойлгож байна. Аман цуу хэлбэрээр бас тараадаг. Дээхэн үед энэ Америкчууд кино хийхдээ кинон дээр их бууж байгаа хүмүүсээ жигнэсээ бууж жалдаг гэж илээ. Хөрөнгөтнүүд ийм хүмүүс байдаг гэдэг юм аа. Зүгээр аман цуу яриагаар хүртэл тархдаг байсан. Тэгээ одоо хүртэл Оросууд хүртэл Америкчуудыг дайснаа гэж үздэг. Тэрэл байгаа шүү дээ. Тэгтэл одоо манай эрх баригчид маань энэ айдсыг гол менежменттэй болгож байгаа гэдгийг одоо илэрхийлэх хоёр л тохиолдол байна. За тэр нь бол одоогоос 4 жилийн өмнө эрх баригч Монгол Ардын хувьсгалт намын эхний 4 жилийн бүрийн эрхийн хугацаанд 16-аас 20 оны хооронд ковид гэдэг зүйл гарч ирээд ковидыг ерөөсөө хамгаалахгүй гэр орондоо байхгүй бол ковид чи одоо энэ үгээр нэг тархаад ингээ Монгол улсыг үүсгэн тэрхнэ гэдэг нэг айдас байсан. Тэгээ бүгдийн сайхан гэрт нь хөл хорионд оруулж аваад гэхдээ тухайн үед нь дабл стандарт үйлчилснэг одоо бүхэн мэдж байгаа тий. Одоо та бүхэн мэдж байгаа бах. Тэгээд тухайн үедээ өөрсдөө зориулсан хууль батлаад ямар нэгэн төрлийн захиргааны шийдвэргүйгээр хүмүүсийг албан тушаалтанд сэлгэн томилдог. Эсвэл бол албан тушаалаас нь халддаг. За эсвэл бол олон улсын донор байгууллагуудын өгсөн мөнгө хөрөнгийг зөв бас шимжигдүүлсэн гэдэг ийм яриа өөрөө гарч байгаа боловч тухайн үеийн тэр бүх зүйл одоо айдстайгаа замхарж одоо алга болсон. За гэтэл 2020-оос 2024 оны энэ хугацаанд за тэгээд ингээд засаг дуусж байгаа. Дээрээс нь Монгол Ардын нам сонгуульд юугаа чирж орох вэ гэдэг нэг ийм асуудал байсан. Тэгтэл одоо системийн авилгал гэдэг зүйл дээрээс нь энэ авилгалын нэг автор хэрэгтэй болсон экс ерөнхийлөгч. За тэгээд тэрийг нэг компаниар дамжуулж хийх ёстой болсон. За тэр нь одоо ач дэх тэргүүтээ Эрдэнэт үйлдвэрийн одоо засгийн болгон дээр үүсмэл ордон дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдэг нэг ийм зүйлийг үүсгээд дээрээс нь нөгөөтгөө тойруулж олон мэдээлэл одоо сэвлэн шүү дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өөрөө Улаанбаатараас ирж яах гэдэг нэвтрүүлэгт ороод гүйцэтгэх засаглалын хүний аманд л итгэн шүү дээ. Тэгэхээр олон нийт юу гэж
бодох вэ гэвэл Сүүлд X ерөнхийлөгчдөө ийм хариуцлага оноож байгаа бол бид нар ч гэсэн юм байна. Бид нар юу яах юм бэ гэдэг тийм. Өмнө нь хойноос хэлсэн намрын их өөрийн авилгын загламаас эцгийн хэрэг ер нь давтагдаж байна гэдэг. Тэгээд тэгээд сүүлд нь наадаж нэмж хэлэх юм бол зориг агсны ихнэр булганы нэвтрүүлгийг тарлаа штэ. Тэр бол мэдээж булган өөрөө тийм нэвтрүүлэг хийгээ цацаагүй бол ойлгомжтой байх. Тэгээд тэр энэ дээр явж байгаа болохоор за би одоо ингээд элбэг дөржийг гарах болгонд шоронд ордог л гэж байна. Тэгээд бод байдал дээр болгож яг хэдэн удаа хоригдсан байлаа? 2 удаа хоригдсан байлаа. тэрэн дээр одоо өстой хийж чадахгүй. Тэг нэг удаа за хэр гараад удаагүй байхад нэг 7 хоног саатуулагдаад тэгээд 15 онцлог нэг 10 сар саатуулагдсан гэдэг. За тий за яг энэ ч байж болох. Тэр бол яг одоо миний хэлэх гээд байгаа санаа чи ийм байгаа байхгүй юу? Одоо ингээд би бол ийм юу те хэргийн цорын гац амьд гэрч хүн байна. Тэ одоо ингээ уус төрчид намайг ашиглаж гин. Чи нөө ер нь айц хүнийг айлгаж байгаа сурлах болох гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг зарим хүмүүс гөрж гин гэж бодож магадгүй л те. Тэгээ хүн айлгаж байгаа хүн чинь одоо ямар хүүхдээ мангас ирж шүү гэж айлгаж байгаа шиг одоо сурлах болох гэж хийхгүй шүү дээ. Тэ? Тэгээд дуурах ингээд далд ухамсарт нь чимээг хүн суулгах тактикаар явдаг ийм стратегийн тоглолт гэх юм уу та. Тийм болохоор ингээд болгоны яриаг би харж байхад бол за ер нэг жоохон сонирхол юм яриад байна. Яг хөө ингээд хүн харахад тий нэг хүн хувь хүн өөрийнхөө хувийн амьдралын зовлон жаргалыг ярьж байгаа юм шиг боловч цаавраа өгж байгаа за анхааруулга дохион юм уу тий тэр нь болохоор мэдээж нөгөө дамбиж байгаа аваач дүүжлэх гээд тий. Уг нь те манад хэрвээ жоохон өөр хэмжээнд одоо ажилдаг юм боддог төртөө байсан бол юу гэж үзэх вэ гэвэл өнөө маргаашийн ийм нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ийм айдас биш. Өөр олон айдас Монголд байгаа шүү дээ. Үнэхээр барих гэдэг бол. Гэхдээ хамгийн гол нь ингээд нээлттэй төр нь өөрөө төр зэсэг нээлттэй байж ээж ард түмэндээ мэдээллийг нэг урсгалаар биш олон янзаар авдаг. Тэрийг нь ухамсарлаж ойлгодог ийм байсан бол манайх зөвхөн одоо тэ авилгал гэдэг айдасд 30 жил. Эс зөргийг хэн алсан бэ гэдэг айдасд одоо 30 одоо 28 жил тэ 27 8 жил ингэж байхгүй л байсан баг л та. Авилга гэдэг зүйл байсан. Одоо жишээл ачид ихт гэдэг энэ компаниг өнөөдөр л амар баясгалан дэргүүтээ ардын намын засаг олоод харсан биш шүү дээ. 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн аудитын тайлан байсан. Тэр аудитын тайлан дээр ачид ихт болон Эрдмийн за бусад одоо тухайн үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулдаг бусад компани байгаа. Mort Exploration, Зэс Эрдэнэний хувь зэрэг. Ингээ нийтдээ ийм 4 том компани байгаад байдаг. Энэ 4 компанид байгаад байхад ганцхан компани ингээл те олж хараал. Энд чинь бол 6 жилийн өмнө гарсан аудитын дүгнэлт шүү дээ. Тэрийг ингээ сонгуулийн босгон дээр төрийн ордноос ардын намын томоохон одоо те албан тушаалтай хүмүүс нь яриад дээрээс нь гүйцэтгэлийн тэргүүн нь төрийн ордонд улсын хурлын чуулганы хуралдаанд оролцохдоо яг ерөнхий сайдын синтигээс юм яриад энэ чинь өөрөө болохгүй юм баггүй. Авилгал зоригийг алсан бэ гэдэг энэ айдасд Монголыг одоо 30 жил байлгалаа шүү дээ. 30 жил одоо ах нарын аманд дамжигдсан нөгөө чихэр чинь ингээд одоо ардын намынхан хүлхээл ингээл те тэрийг нь сонгуулийн өмнөхөн гаргаж ирээл те. Гэтэл яг үнэндээ бид нар Монголыг нийтээр нь ч юм уу хүлээж байгаа маш том айдас гэвэл энэ түүхийн эдийн энэ үнийн өсөлтөө шалтгаалсан энэ ганцхан эдийн засгаас бид нар яаж гарах вэ? Энэ чинь бодлогын хувьд хамгийн том айдас. Дараагийн хамгийн том айдас гэвэл парламентын ардчлалаа бид нар хамгаалж үлдэхийн тулд яаж хүчтэй зөрөг хүчтэй байх вэ гэдэг энэ дараагийн айдас. За бүр хамгийн том айдас гэвэл бүр юмнаас айлах гад байгаа юм бол химэл оюун ухаан гэдэг чинь юу юм те? Одоо Аз нумхан далайн 4-5 улс одоо хамгийн сүүлд Япон сургалтын хөтөлбөртөө химэл оюун ухааныг оруулахар судалж байна гэж байна. Тэгтэл бид нар химэл оюун ухаан Швейцар бол бүр оруулсан байна. Улс төрчдийн гаргасан ийм химэл айдас дээр одоо яг ингээд химэл симуляцид амьдраад байгаа юм шиг ийм мэдрэмжтэй байгаа байхгүй. Тийм учраас гол нь энэ хүмүүсийг айдсаар биш бодит зүйлээр нь барих. Одоо жишээлбэл энэ өмнө Солонгост болсон сонгуул сая яагаад ерөнхийлөгчийнхэн тэ одоо Юнсүк Ёлын нам ялагдваа гэдэг 3 төвчин зүйл байгаа шүү дээ. Тэр нь бол сонгоно гэдэг хаштаг Солонгосын нийгэмд тэр хайр тарсан. Сүүлийн 25 жилд Солонгост сонгоны үн өсөөгүй. Тэгээд 0.5%-аар өссөн сонгоны үн дээрээс болоод тийм ингээл инфляц өмнө Солонгосыг бүрхлээ гэдэг энэ зүйлээс болоод
эрх баригч одоо тий нам нь ялагдчих жиж. Дараагийнх нь бол энэ дабл стандарт. Юнсүки болын өөрийнх нь ихнэр одоо Солонгосын тэргүүн хатагтай тансаглал. Энэ хоёр юм нийлээл тий. Энэ хоёр зүйл нийлээл сонгуулийн одоо эргэлтийн цэг болж байхад манайхтай системийн авилгал гин тэрлэг энэ л гин тий. Сүүлдээ одоо дамжиж олдохгүй болонгууд нь зоригийн хөшөө рүүгээд арьж тий. Энэ хөшөөгөө эдгээр зараад угах чинь. Дандаа нэг юм амьгүй юмтай байлддаг. Энэ ямар тэгсэн мөртлөө одоо сөрөг хүчний хүртэлтэй нөгөөтгөнд нь бүр ардын намын одоо тавьж өгсөн хэрүүлийг нь энэ манайх ингээгүй гэл ингээд сууж идэх тий. Зоригийн хөшөөг бид нар зарах гаагүй энэ гэл тий. Ив хавгүй сонин сонин юм яриад. Уг нь сөрөг хүчин гэдэг чинь энэ тэртээ тэргүй Монголын бүх үзүүлэлт 8 жил унлаа шүү дээ. Авилгалаараа ч унлаа, ардчлалаараа ч унлаа, бүх зүйлээрээ унлаа. Ингээд унаад байгаа энэ үзүүлэлт байна. Энийг ер нь цаашид дахиж яаж те 8 жилийн дараа гэхэд энийг яаж одоо сөрөх вэ гэдэг юм бодлогын юм явахгүй. Яг л 30 жилийн өмнө яг энэ дөрвөн уулын онхорхойн дунд байсан тэр айдсыг л хүлхүүлээл явж яадаг. Гэтэл одоо энэ одоо эрх баригчид бас нэг зүйлийг бодмоор байгаа байхгүй. Яг 25 30 жилийн өмнө энэ дөрвөн уулын дундаа тэр чихрийг хүлхээ сууж исэн хүмүүс биш усан шүү гэдгийг нь хүмүүс ойлгохгүй. Тэгээд ингээл улс төрийн хэрүүлээ хийгээл яваад байдаг тийм. Тэгээд нөгөө айдсаар нь барий гэдгсэн чинь одоо манайх нөгөө юу ч хийсэн нөгөө юу ч байсан наалтгаа болсон гэдэг шиг ямар нэгэн улс төрийн тийм цагдаагийн байгууллагын өгж байгаа хүртэл мэдээлэл итгэхгүй шүү дээ. Тэгэхээр олон нийтийг ийм аймаар ийм тэгээ нөгөөх нь айдас биш болцсон байх чинь. Тэгэхээр чи манай тэр айдсын суртлах хуулагч чинь бүр замхарцсан гэсэн үг юм биш үү? Замхарцсан нөгөө талаар замхраагүй. Замхраагүй. Тэгэхээр ч одоо медиагаар нь ингээ нүдэд байдаг нийтээрээ хэршүүцсэн байдаг гэдгийг л ойлгомоор байгаа. Тэгэхгүй одоо манай энэ дээр байгаа хүмүүс чинь одоо яг л 30 жилийн өмнөхдөр нөгөө цаг хугацааны үр дүнд явж байгаа л яг тэн дээр гаццсан. За тэгвэл за чиний яаж байгаа ийм л юм байна л да. За манайхан хэршүүцсэн байна тий. За энэ яг олон жил айсаар байгаад айцаа даван туулсан байна. Дуусан за олон жил айсаар байгаад айцтайгаа нөхөр тулаад айцаа даван туулжээ. Тэрийг нь туулаагүй юу? Энэ айц энэ юм байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрс дасцсан гэсэн үг байна. За тэгвэл даван туулаагүй дасцсан юм байна. Тэр дасцныг нь за тэгвэл улс төр чи тэрийг за одоо эрх баригч нам ч юм уу тэрийг нь мэдэхгүй янз бүрийн айлах тактикаа дахин ашигласаар байна гэсэн үг юм уу? Одоо эн чинь нөгөө нийт олон нийтэд биш нөгөө медиа хэнд байдаг вэ гэдэг тийм. Гол нь нөгөө гол нь цүвэндээ бишээ гэдэг шиг л багхгүй юу тийм. Нийт олон нийт яг энэ чинь ингээ медиа гэдэг чинь өөрөө угаасаа тийм угаалгын машины шин чанартай үлдсэн шүү дээ. Америкийн нэгдсэн улс ч байдаг. Одоо та бүхэн тэрийг мэдж байгаа. Хавай тавдаг гэдэг нэг гоё бүх зүйлийг илрүүлээд идэг нэг юм баг шүү дээ. Тэр их гоё. Медиа бас сайхан дасгана. Ер нь бол дасгаж байгаа байхгүй юу? Медиа ер нь юугаа хийх вэ гэвэл бодит байдлыгаа хийнэ. За ийм байдалтай байна. Яг 30 жилийн өмнөх шиг байна. Одоо бид нар яах юм бэ гэдэг нэг юм дасгах. Медиа чинь өөрөө тийм байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь одоо энэ эрх баригчид юуны төлөө гэвэл нэг л айлах гэдэг юм. Тэр медиагийн ардтай тэр камерны ард сууж байгаа тэр хүнийг л айлах гэдэг юм. Тийм. За иргэд бол дасцэг наач яас хөвгөлтэй тайлбар. Тийм. Нэг өсний эмгэнэлтэй байна. Тэгээ манайх нэг хятадас өсчил хятад сайхан айцыг аюух ашигладаг хэврэл багшна. Тийм. Тэгээ манай дээр ерөөсөө ингээ тараг барьчаад ил чинь хятад тараг Монгол хүнийг устгах байгаа гэсэн төмпөн өмсөг яриад байсан тийм их оронч нэртэй романтист за би бол жоохон хатах хэлэх юм бол лой өрчтөл юм да. Тэгээ хүнд хүмүүс яг айдсаар нь ингэж айлгаж өөртөө татаж жоохон нийгэм нэр олохыг хичээдэг тий. Сая ингээд бодоо сууж исэн чинь тэгээ сая өчигдрийн уншсан юм маш гэсэн орлолтой. Тэр юу вэ гэвэл манай дээр ер нь дандаа л хиймэл айдас байсан юм. Нөгөөх нь болвол хятадтай харилцаа муудсны дараа Оросын холбооны улс тухайн үеийн зөвлөлбөт улсын үүсгэсэн хужаа нарын зүгх айдас. За дараагийнх нь бол яг энэ 30 жил дотроо яг энэ Монголын одоо яг энэ ардчлал гэж байгаа энэ гал голомтод үүссэн хоёр том юу байхгүй авилга шударга гэсэн. Гэхдээ хамгийн аймаар нь одоо хувь заяаны шоглоомор гэдэг шиг та өхөө одоо 90 оны хувьсгалд тий одоо яг энэ манай энэ том бүдүүн ах нар тий чихэр үлхээд байгаа ах нар анх яаж талбай дээр өсөж исэн тэр чихэр үлхчихсэн ах нар юу хийжсэн гэвэл шударгаас авилгал дарга нарын үн суртал гэдэг юм байгаа байхгүй. Тэмцэжсэн юмтайгаа төрийн албаны тасаглалыг тассан зогсоо гэдэг өөрөөтэй хүртэл байсан шүү дээ. Тэгээ бид нар хамгийн аймаар нь би бас нэг 2-3 жилийн өмнө бичижсэн юм л да.
Капиталгүй капитализм гэдэг. Тэгээ бид нар яг энэ шинэ нийгэмдээ ямар ч капиталгүй орно гэдгсэн чинь капиталгүй хүмүүс нь өөрөө те. Хувьсгалыг бол ер нь бол эзээч пролетариуд идэггүй гэдгийг, ядуучууд идэггүй гэдгийг бүх түүх бол баталдаг. Тэгэхдээ манайх яг энэ ардчилсан хувьсгал гэдэг байгаа энэ зүйлийг чинь ерөнхийдөө бол ингээд нийгмийн шилжилтийн үйл явц явсны дараа яг тэр зөвлөлбөт улсын үед үүсгэсэн тэр намын байгуулсан төр дээр ардчлал гэдэг юмыг л бид нар байгуулах га яваад байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд те тухайн үед тэр систем нь бий устгаагүйгээр яг нэг шин суурин дээр нөө энэ байшин таалагдахгүй гэж нураагаал нэг улаан тоосгон цемент бариад гоё хаус барьцсан. Нөгөө ардчилгээ нэрлэлсэн. Тэгтэл суурь нь яг өөр байхгүй. Дотоод өрөөгийн л жоохон өөрчлөл энд байсан өрөөг нь энэ талд нь гаргах. Тэгээ одоо өнгөрсөн үйл явдлыг эргээ хараад байхаар энэ ардчилсан хувьсгал гэдэг манай партизанууд ч юм уу арс намынхан ч хувьсгал гэж яриад байдаг. Яг түүхэнд болсон өрнөсөн үйл явдлыг харахаар хөдөлгөөн нийгмээс нийгэмд шилжих хувьсгал биш хөдөлгөөн байсан. Гэхдээ энэ хөдөлгөөнийг энэ хөдөлгөөнийг тухайн ардчиллагч үзэл бодолтой залуучуудыг ашиглаж хуучин байсан Монгол ардын хувьсгалт нам Оросын харьяанаас гарах гэж тий чинь тухайн үед социализм үед чинь зөвлөлтийн бүрэн харьяанд байлаа шүү дээ. За 70 дугаар харьяанд гэх юм уу? Наана тусгаар тогтсон улс тэртээ боловч улс төрийн хувьд бол базуулсан байсан шүү дээ. Тэр базуулснаасаа гарах гэж ардсан намынхыг нэг ер нь бол хүүхэлтэй хийсэн гэх юм уу? Ашиглаж гэх юм уу? Яг хөшний цаадах жинхэнэ зохион байгуулагч авторууд нь Монгол ардын хувьсгалт намынх өөрсдөө байсан юм шиг энэ өнгөрсөн үйл явдлууд харагдаад байгаа шүү дээ. Яг бөө мэт одоо би нөгөө хувилдааны онол гэдэг шиг. Би бол уйлсан харагдаж байгаа юмнуудыг л ярмаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо тэрний ард юм байсан гэлээ гэвэл манай би яагаасаа энийг ярьсан гэхээр манай айдас бол дуусахгүй л дээ. Би бол зөвхөн одоо сая юу гэлгсэн бэ гэвэл манайх өнөөдөр яг ийм л юм байна. Тийм учраас бид нар энэ айдас гэдэг зүйлийг жоохон өөрөөр ормаар. Би сая яагаад ингэж ярьсан бэ гэхээр энэ чинь ер нь бол хувилдааны он штэ. Он гэж хэлж болно. Одоо манайхан чинь бол сүүлийн үед за нэг 2010-ад оноос хойш хувилдааны онлын тухай, очилтын тухай их мэдээлэлтэй болоод хувилдааны онлоос их айдаг болсон. Болохоор би саяныхын зүг албаар гэж ярьсан юм л да. Тэгээ ер нь бол штэ айдас заавал үнэн байх албагүй. Тий. Үнэн байх албагүй. Энэ ер нь улс төрийн шинжилгээ ухааны тэр айлгах үзэл сурт одоо тий тарих угаалт биш үү? Одоо тэрийг одоо суртал ухуулга. Суртал ухуулгын дөрвөн шинж байгаа байхгүй. Айдас үнэн байх албагүй. Тий. Айдас одоо тухайн нэгж этгээдэд шууд хүрдэг байх албагүй. Гэхдээ хоёр юм албатай байх хэвээр. Тэрийг тухайн одоо эрх барьж байгаа аль нэг систем нь үнэн гэж итгүүлдэг. Тэрэнд нь одоо олон нийтийн мэдээлэл хэрэгсэл буюу одоо медиаг ашигладаг гэсэн нэг юм л юм байна. Тэг яг иймэрхүү юм ярих нэг ийм үг санаанд орж ирдэг байхгүй. 10 үгний 8 нь үнэн, 2 нь худал байхад 10 хүний чихэнд үнэн болж очдөг гэдэг үг яг санаанд орж. Тэгэхдээ бүр энэ яриаг замхруулчих. За тийм. Үнэн худал гэдэг хоёр зүйл чинь өөрөө айгүй сонир зүйл тийм шүү дээ. Миний хувьд үнэн бол надад таалагдж байгаа юм л үнэн бохгүй. Миний хувьд худлаа юм бол надад таалагдахгүй байгаа бүх юм худлаа. Тийм учраас одоо үнэн худал гэдэг чинь өөрөө нэг талдаа худлаач байж болно, нэг талдаа үнэнч байж болно. Тэгээ абсолютны үнэн худал гэж байхгүй л гэж хэлдэг. Хүн яг нөгөө бээр үзэж туулсан туршлага байна шүү дээ. Тэрнээс үүдэж бүрэлж тогтсон харах өнцөг үзэл бодлороо альва зүйлийг үнэн худлыг яг тухайн хүн өөрөө ялгаж салгадаг. Тэгэхдээ ижил төрлийн амьдралын туршлагатай хүмүүсийн үзэл бодлыг төсөөд байгаа шүү дээ. Тэд нар нийлгээр нэг юм бүлэг фракц ч юм уу болж ингээд хоёр талдаа гарч хуваагдаад байдаг. Тий. 100 хүн итгэж байгаа бол тэр үнэн шүү дээ. Тий. 100 хүн худлаа юмыг үнэнгээ бодсон бахад нэг хүн тэр нь наа чи худлаа шиггүй хэлэхэд тэр хүний үг 100 хүнд худлаа болж очдог. Тийм л байгаа. Тэгээд энэ сэдвийг ер нь хай. Гэхдээ ганц юм хийж хай. Тэр нь юу вэ гэвэл бидний айх айдас бол биш үү? Хувийн өмч рүү халдаад төр тухайн өмчийг авна гэж байгаа бол энэ бол амар том айдас. Хоёр дахь нь тухайн аль нэг нэгж итгээд тэр нь одоо X ерөнхийлөгч байна уу? Тэ нэг завуудын эрхлэгч байна уу? Эмийн санч байна уу? Хамаагүй. Нэг хүнийг шүүхээс гин буруутаагийн тогтоогдоогүй байхад энэ гин буруутай нөхөр шүү гэж зарлж байгаа бол энэ бол хамгийн том айдас. За дараагийн том айдас бол эх орны төлөө одоо яг энэ авилга чинь бүгдийн зогсооё. Энэ муу авилгачдыг барья гэд бүгдээрээ нэг хүн рүү чичрээд энэ том системийг хөдөлгөж байгаа бол энэ бол хамгийн том айдас. За дараагийн хамгийн том айдас бол тэр засгийн газрын зохиосон гэж яригадаад байгаа тэр айдсыг
нийт медиа нь сошиалороо дамжуулаад бүх хүнийг манипуляцлах гэж одоо оролдож байгаа. Энэ бол өөрөө хамгийн том айдас. За бүр одоо хамгийн том айдас бол бид нэр эх оронч гэдэг нэртэйгээ улаан болтоотойгоо заа юу. Цэнхэр гуталтайгаа Венесуэлийн араас дуу хадаан явж байгаа бол энэ бол хамгийн том айдас шүү л гэж хэлдэг. За ингээд дараагийн сэдв рүү орох. Мэдгээд би ч нэг айдгүй үнс чи яриг сонсч бүр айчлаа. За дараагийн сэдв орохоос өмнө яхад үзэгчтэй хамт нэг жоохон тайлбар хийдэг ч юм уу те. За манай нэвтрүүлгийг за сүүлийн үед хүмүүс гайгүй үздэг болж эхэлж байна. Тэгээ үзэж байгаа хүмүүсийн дунд бол жоохон ийм ойлголтын зөрүүлтэй хүмүүс байх шиг байна. Тэр нь ямар ойлголтын зөрүү гэхээр намаа хөтлөгч манай энэ за эрхэм судлаачийг бас зочин гэж бодоод байх шиг байна. Бид тэр хин ч хөтлөгч биш, зочин ч биш. Зүгээр л судлаач биш. Тий, ямар нэгэн биш ер нь тий. Тэгээ ямар нэгэн асуудлыг зүгээр байж болох өнцгөөсөн тий. Ярьдаг. Зарим нэг хүмүүс ер нь асуудал жоохон ойлгомжгүй альва зүйл жоохон ойлгомжгүй хандж байгаа хүмүүс зориулж залруулга маягийн яриа хийдэг гэж ойлгож болно. Тийм болохоор хөтлөгч зочин биш шүү. Тий. За дараагийн сэдв маань. За дараагийн сэдв бол хөгжилтэйч гэмээр бас хөгжилгөөч гэмээр юу. Ярим харж. За энэ ярмаар мөөч юм шиг. Энэ бол 10 жилийн өмнө одоо үнэн худлыг тогтоодог нэг сайд байгаа. За нэрийг нэлээд яах вэ? Үнэн худлыг тогтоодог. Өмнө нь одоо урлаг уран сайхан гэж явж исэн нэг сайд байгаа шүү дээ. За тэр сайд юу гэж хэлж ирсэн бэ гэвэл Луврын музейгээр аялаад ирлээ гэж ярьж ирсэн ярилцлаганда. За тухайн үед бол тэр бол Луврын музей юм байна. Луврын музейгээр аялал өөрхий Францын тэр агуу их түүхийн ололт тэ соёлтой танилцсан биш үү. Тэгээ түүнийгээ хөрхий тайлбарлахдаа Луврын музей гэж. За одоогийн бидний музей бол одоо бүх үзмрүүд нь амьд. Бүх үзмрүүд нь одоо ерөөсөө хизээ хаашаа алга болох нь мэдгэдэггүй нэг ийм хүмүүс байгаа. За тэр хүмүүс нь бол одоогийн энэ 2020-оос 2024 оны парламент байна. За энэ парламент түүхэндээ юугаар тэмдэглэн үлдэх вэ гэвэл маш олон гэмт хэрэг зөрчилд холбогдож ирсэн гишүүдтэй парламент гэдгээр түүхэнд үлдэнэ. За 4 хүнийг ерөн гин буруутайг тогтоосон. За тэгээд одоо бол Ж Мөнхбат болон Аюур сайхан гэдэг энэ хоёр хүн өөрөхт ажилласаа зүтгэлцсэн. Ингээд 4 хүнийг гин буруутайг тогтоосон. За гин буруутай бурууг нь тогтоогдог олон хүмүүс байгаа шүү дээ. Бейсэн гээд Баян Улгийн аймгийн хүмүүсийг бүгднийг бараг тэ дахид дутуу болгоод группт оролцсон сангаас мөнгө авч ирсэн. За одоо энэ за ингээл холбогдох юм бол маш олон хүмүүс байна. Ёс зүйн хувьд болон ёс зүйн бус одоо бусад гэмт хэрэгүүдэд холбогдож ирсэн юм түүхэнд одоо яг энүүгээрээ үлдэнэ. За нийтдээ 2 том хэргийг тусгаж ирсэн. Нүүрсчид гэдэг нэг юм цолыг орлогоод тэгээ нөгөө Элсний 13 гэдэг шиг нүүрсний 17 гэдэг хүнийг зарласан. За тэгээд дээрээс нь одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдоогүй. За ингээ олон нийтэд бол ингээ энэ парламент ер нь юутай тэмцэж байгаа вэ гэвэл хамгийн сүүлд одоо улсын хурлын дарга Зандан Шатар хамгийн сүүлийн бүрэн эрхийнхээ хүрээнтэх хаврын чуулганыг нээлттэй хийсэн. Энэ нээлттэй хийх үеэр хагархай цонхны онол гэдэг онолыг олон нийтэд сайхан томьёолсон л. За тэр нь яадаг вэ? За тэр нь хагархай цонхны онол бол яг хуу улс төр нийгмийн шинжлэх ухааныг биш. Тухайн үед Нью-Йорк хотын баруун дүүрэгт гэмт хэрэг өрнөд байж. За түүнийг нь хоёр улс төр судлаач бол социологийн судлаачид тодорхой болгоод тэр нь яасан бэ гэвэл тухайн хороололд нэг цон хагархай байх юм бол нийт хүмүүс бүх цонхоо хагалах гээд үзчихдэг гинэ. За нэг цонх хагархай цонхтой хороололд нэг цонхонд бүтэн байх юм бол бус хүмүүс дагаа шилжих гэж үзнэ гэдэг. Тийм учраас нийгмийг нийгмээр нь дэмжүүлье гэдэг санаачлагыг гаргаад тухайн үед юу болж ирсэн бэ гэвэл Нью-Йорк хотод бүлэглэл хоорондын тэмцэл болоод хар тамхины картелүүдийн хооронд үүссэн дайны одоо дайн гэж хэлэх юм уу самууны улмаас нийгэм ерөнхийдөө ингээд ёс суртахуунууд баларан доройтод байсан үе. За түүнийг нь одоо нийгмийн онолч хоёр хүн тухайн одоо онолыг тодорхой болгож ингээ хагархай цонхны онол гэж бол анх гаргаж ирсэн. Гэхдээ үүнийг бол Монгол соёлт нийгэмд за тухайн үед 1980-аад оны дунд үед гарч ирсэн энэ зүйлийг улс төрийн шинжилгээ ухаанд ашиглахгүй байсан юм аа. За үүнийг нь улс төрийн шинжилгээ ухаанд одоо манай спикер бол ашиглалаа. За тэгээд одоо бүр ингээд Луврын музей байсныг нь одоо хахчаад дууссныг нь спикер өөрийнхөө энэ төр дээрээс хэлсэн шүү дээ. Тийм учраас одоо энэ нүүрсний эрхт орооцолцсон авилга албан тушаалын бүгд Луврын шин чанартай гэмтрэг учраас
энэ төр засгийг одоо Луврын музей гэж хэлэхэд. Тий 2020-с 2024 он юу яасан бэ гэвэл юугаараа үлдэх вэ гэвэл яг энүүгээрээ л үлдэн Луврын музей гэдэг. Луврын музейгээс гадна хоёр том хуулийг баталсан. За энэ юу үндсэн хуулийн өөрчлөлт явсан. За үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 судалтай болсон. За мажоритар болон листээр оруулж ирэх пропорционал хоёр зүйлээр явна. За томсгосон тойрог болгосон 13 тойрог. Дээрээс нь Монгол улс нэг тойрог болоод за тухайн олонх санал авсан тэр хувийнхэн тоогоор хувь тэнцвүүлж нэг хүнийг улсын хурлд оруулах. Энэ бол үндсэн хуульдаа 9 жилийн хугацаанд гар дүрэхгүй гэжсэн эрх баригчдын амлалтыг зөрчсөн. Ер нь бол 2019 оны үндсэн хуулиас хойш бараг 20 жилдээ их хэрэггүй том охон өөрчлөлт боллоо гэжсэн бол энэ улсын хурал бүр эрхийн хугацаанд үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Сонгуулийн хуулийг өөрчилсөн 126 таа болсон нэг. За дараагийн зүйл юм бол 2022 онд парламентаар тухайн засгийн газрын 4-өөс дээш 4 хүртэлх хүн бол давхар дэлтэй байж болно гэдэг энэ квотыг нь хасаад ийцсэн. Тэгээд данхаас нь сайхан том төр бий болсон. За тухайн үед эрх баригчид юу гэж үзсэн бэ гэвэл улсын хурлын гишүүн сайд ихгүй бол ерөөсөө болохгүй байна. Тийм ч учраас энийг нь хасаа таяа гэдээ тасч айдаг. Нэг ийм л хуулиар бол өөрсдийнхөө хийсэн өөрчлөлтийг өөрсдөө өөрчилсөн гэсэн. Нэг иймэрхүү давхар дээл болиё гэдэг нэг хэсэгч бөөн л хэлээ. Тийм шүү дээ. Тэрийг чинь нэг үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан байсан. За тэрийг нь болиулж давхар дээлийн 2022 онд тайлаад заах. Дан дээлтэй гарсан юмсан. Дараа болов яагаа болоо гэж оруулаад ирсэн тий. За хуулийн хэд хэдэн зүйлүүд байгаа. За дээрээс нь бид нар бол сангуудыг хэрхэн саадаг вэ гэдгийг та бүхэн мэднэ шүү дээ. 2018 онд бол жижиг дунд үйлдвэрийн сан гарсан. За тэгээд энэ парламент юуг задлсан бэ гэвэл боловсролын зээлийн санг задлсан. Ерөөсөө сан нэрээр саажуулах бүх зүйлийг саагаад сүүлдээ хөгжлийн банкны хэрэг гэдэг юм гаргаж ирсэн. Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүн холбогдсон гэдэг ч юм. Ингээ яриад их юм бол хэрэгт холбогдсон, холбогдоогүй, шалгагдсан, шалгагдаагүй. За ёс зүйн зөрчил гаргасан, гаргаагүй гэдэг ингээ үзэх юм бол энэ парламентын 76-аас бараг үлдэхгүй хүн. Тэ? Улных гэж ярьдаг тэ. За дээрээс нь эмгэнэлт нэрээр хүмүүсийг баахан доромжилдог энэ төр. За хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг нэг ч ирхэн байхгүй. За ингээ бодоод үзэх юм бол ёс зүйн алдаа гаргасан бай, лувер хулгай хийсэн бай, босод зүйл хийсэн ч хамаагүй ингээд энэ ямар ч байсан нөгөө эрхэм гишүүний хэлдэг шиг луврын музей гэдэг шиг юм болох гэдэг байна. За Монгол улсын түүхэнд 1996-аас 2000 оны парламент тухайн үед казиногийн хэрэг гараад тухайн үед арчилсан намаас улсын хурлд сонгогдсон хоёр эрхмийг улсын хурлын чуулганаар бүрэн эрхийн төтгөлзүүлээд удаагүй багт нь цагтаа нар үрж ирээд баримтлаад аваа явжсэн байхгүй. Тэгээд тухайн үеийн 96-аас 2000 оны парламент бол түүхэнд үлдсэн хамгийн тийм харж болохгаар юу гэмд түүхэнд ингээ хараар тэмдэглэх парламент байсан бол энэ удаагийн парламент бол за яг хуу нэг талдаа парламент өөрийнхөө эсрэг тэмцээд байна. Эрх баригчид өөрсдийнхөө эсрэг тэмцэж байхдаа шудраг дүрийг цогцлон бүтээж ийна гэдэг боловч энэ бол нэг талдаа бас л өөр юм. Лөвөр хулгай. За лөвөр хулгай. За иймэрхүү за эрүүгийн шилждэг юм тэргүүд байна тий. Эрүүгийн хэрэгээс гадна ёс суртахуун ёс зүйн хэрэг гэх юм бол за нөгөө хөлдөө бууз чимхдэг тий хүүхдээ заддаг. За тий. Тэр чинь бас орно үст тий. Орно шүү дээ. Тий. Тэр чинь хариуцлага хүлээхгүй байгаа шүү дээ. Хариуцлага хүлээхгүй байгаа нь өөрөө лөвөр шүү дээ. Тийм үстэй. Ловер гэхээсээ илүү юу хэмтэй энэ бол. Тэгээ энийг хэлж болохгүй болчиход байна л та. Тийм. Ёс зүйн алдаа гаргачаад тэрнээс хариуцлага хүлээхгүй гэдэг бол ловер л да угаасаа яаж чадсан. Тэгэд улсын хурлын энэ дээрээс хинч юу ч хэлж болдог. Тэгсэн мөртлөө тэр улсын хурлын гишүүн худлаач ярьж иж болно, үнэж ярьж иж болно тий. Тэнд хариуцлага хүлээх ямар сандаа энэ удаа гэдэг чинь тоглоом биш болж зайсан ч гэсэн үнэртэй дээ гэж сэтгүүлж ажаа хэлжсэн байсан. Тийм шүү. Тэгээ энэ ч гэсэн өөрөө бол юу аахгүй. Салбарын сайд нь хүртэл утаатай юу салхихгүй байгаа ч утаатай байхаас яах вэ гэж. Одоо ерөөсөө та бүхэнд үннийг хэлье. Тэгээ үнэн одоо тий захилгаан эрчимчний үн нэмэхээс өөр арга байхгүй ногоос тодорхой шин үнэн хэлдэг. Тэгээд одоо энэ улсын хурлын сонгуулийн өмнө гаргаад байгаа тэр аллагыг нь сөхөөд байгаа Санчаа сүрэнгийн зориг гэдэг хүн улсын хурлын чуулган дээр одоо YouTube-д байгаа да. Одоо энэ улсын хурлд ерөөсө бүгдээрээ бүх зүйлийг мэддэг боллоо тий. Сантехникийг ч мэдхий. Харин
мал яаж маллахыг ч мэдэх юм Гэхдээ наад гэж одоо байж би энийг дуусгах л та. Зориг гэдэг хүн улсын хурлын чуулган дээрээс тэгж хэлжсэн байхгүй. Улсын хурлын гишүүн гэдэг бол их мэдгч биш ээ. Өөрийнхөө мэддэг юма сайн чадахын нэрэ гэж хэлжсэн байхгүй. Яг тэр үгийг одоо яг хэлмээр байгаа. Тэгээд ингээд харангуут лөөр булгай гэдэг чинь юу юм те? Ёс суртахуун гэдэг чинь юу юм? Харин яг чиний сая ярьдаг тэр санг мэдж, мал мэдж гэдэг чинь нэг би яриаг үлдээ. Санжаа сүрэнгийн зориггүй л ярьсан. би чиний ярьсаас өргөсөж ярьж штэ. Ойлгож байна уу? За наад чинь болохоор бас өөр л да. Яаж юм нэхэр одоо манай сонгогчд те иргэд өөрсдөө хүртэл нэг юм сэтгэхгүй нь болохоор за нэг манай хоригоос гарсан юм чинь энэ гişүү манай гэр дээрч манай гэр гэж цэвэрлэх ёстой. Нөгөөдөл чинь сонгуулийн сурталчилгаагаа би танаа гэр бүлийн гишүүн гэдэг ч юм уу нэг тиймэрхүү маягаар хийж байгаа байхгүй юу. Энэ яаж юм нэхэр сонгогчдын за энэ гишүүн эндээс гарсан юм чинь энэ хүн миний бүх ажлыг миний өмнөөс ингээд гэр ирж тэгээд одоо 0 бүглэрүүл 0 бүглөөсөө гаргаж өгөх ёстой гэдэг ч юм иймэрхүү ойлголттой байдаг. Тэгээд ингээд аахар шаахар янз бүрийн машин нэг хорон тусаа шаардаж болох шаардлагыг гишүүнөөсөө нэхэд байдаг учраас нөгөө гишүүд нь буцаад өөрийгөө сурталчилж манипуляц хийж штэ. Тэгэхдээ иргэдийнхаа хүсэж байгаа юмыг ярьж штэ. Энэ чинь лөөр ихгүй юу ер нь бол. Тийм лөөр биш ч үү. Чиний амийг дагуулж би чамд худлаа яриад би чамд ашиглаад штэ. Чиний саналыг би аваад штэ. Энэ чинь лөөр. Энэ бол гэхдээ дараагийн асуудал байна. Миний одоо чи тэр өнөөдрийн ярьж байгаа сэдв чинь өөрөө энэ парламент юм байна, ийм байж болох юм уу, гүй юу л гэдэг асуудал. Харин би болохоор яг за тэр хулгай дөөрмөр байж болохгүй штэ. Бас энэ тэрнтэй адилхан иргэдийн нэхэд байгаа тэр юмыг амийг нь дагуулж тархийг сэнхруулж өөртөө оноо аваад байгаа чинь лөөр юм аа л гэж би хэлээд байгаа байхгүй юу. Одоо тэгээд ер нь бол хөзөр мэддэг хүн тоглоно үстэй. Тийм шүү дээ. Тийм учраас сонгуул бүрийн өмнө сонгуулийн хуулиараа эрх баригчд оролддог байхгүй. За улсын хурлын гишүүний ажлын гол чиглэл сонгуул юуны ямар хүрээнд явах вэ гэвэл хуулийн хүрээнд л явна шүү дээ. Тэр хуулийн зөв буруу юу үгүй юу гэдэг бол дараагийн бүр 66 дугаар асуудал болчихж байгаа байхгүй. Хамгийн нэгдүгээр асуудал нь тэр хуулийг л баталсан. За тэр сонгуулийн хууль дотроо л явна. За тэгэхээр тэнд бол биш үү. Одоо тэр 3 дугаар тойрог одоо тэр нь одоо айл аймгийг мэдгүй шүү. Би зүгээр зохиол хэлчихэж байгаа. 3 дугаар тойрогт 1000 сайн хүн байгаад сонгуулийн хуулийн учраас болдог байхгүй. Тийм учраас одоо энэ манай романтистууд юу гэж бодох вэ гэвэл те хэрсэн хүмүүс сайхан та нар битээ те энэ хөгсчүүл сонгуул санал өгөөд энэ нийгмийг чинь бузарвалаа болгоод байна гэж үгүй шүү дээ энэ чинь. Хуулийн хүрээнд сонгуул явна нэгдүгээрт, хоёрдугаарт хэн олон санал авсан л болж байгаа байхгүй. Тэрнээс тэнд хөгшин хүн санал өгсөн үү, залуу хүн санал өгсөн үү, 10 ном уншсан хүн санал өгсөн үү, 1 ном уншсан хүн санал өгсөн үү тэр хамаагүй байхгүй. Зүгээр тэр сонгуулийн хүрээнд явж байгаа тэр хуулийн хүрээнд явж байгаа тэр тэнд бол 1000 ард түмэнд л юм байгаа юм чинь та нарын л одоо тойл те их хурал гэдэг бол баг ард түмэн энэ энэ хизээ хин гэдэг хүн яруу нарих зөхөөс юм. Тийм романтистууд бас улсын хурлын гишүүд. Тийм учраас биш үү саяны юун дээр одоо хэлэхэд бол энэ бас нэг талдаа үнэж байж болно, худлаач байж болох байхгүй. Тийм учраас одоо тэр ард түмэнд таалагдах гэж л тухайн хүн одоо жишээ явна шүү дээ. Тэр тодорхой сонгуульд яадаг юм. Тэр ард түмэн гэж нэрлэгдэж байгаа нэгж итгээд болон нэжгээд итгээд санал өгчөөч тэр хүн сонгуул сонгох нь шүү дээ. Тэгэхээр одоо нийтэд хэн таалагдах вэ? Гоё юм ярьж таалагдах. Тийм яг ард түмэнд таалагдахын төлөө тухайн үе явах хүн зөвч гэсэн тэр хүн ард түмний амийг дагуулад тархийг нь эргүүлээд байна гэдэг чинь лөөр шүү дээ. Тэгж ярих юм бол Маргарет Тэтер ч гэсэн тэгж явж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо хоёулынх нь яриа шал ондоо юм руу явах гээд байна л. Хойд хадуурч юу гэсэн. Тийм хадуурч л одоо нөгөө айдсын даваа өгсөөл хадуураад хөл одоо рудоо дахиж явал гэдэг. Тэгэхээр одоо гол асуудалтай гол асуудал бол за гол асуудал ер нь бол тэгэл тэр ёс суртахууныг тэр дараа тавьчих л та. За нэг одоо хүний саналаар сонгогдсон одоо тэр бол төлөөллийн зарчмаар бид нар явж байгаа шүү дээ. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа сонгодог одоо парламентын засаглалыг хөгжүүлэхийн тулд ингээл улсын хурлын нээлт болгон дээр л манай спикер гоё хэлдэг үстэй. За яг тэрэн шиг нэг тойрогоос тухайн одоо тий хэд үдний хамаагүй тий 3000 4000 хүний санал аваа сонгогдсон тэр хүн яг энэ танхимд орж ирээд юу хийх вэ юу хэлэх вэ гэдгээ л сурчих хэвээр. Тэр чинь тэр бол дараагийн юмыг дараа ярмаар байгаа байхгүй. Ядахтаа ёс суртуу наацхийн юм хэмжээг за хаана юу ярихаа мэддэг. За ядахтаа би энэ дэр дээрээс тий үг хэлж байгаа юм чинь ядахтаа нэг 4 5 сайт эргүүлээд харчих. Харин юмаа гэдэг дэлхийн банкны судалгаагаар нэг эргүүлээд харчих. Иргэдийн амийг дагуулад сурж дагуулж лөвгд сураад байгаа юм шүү. Үгүй ээ тэр бол дараагийн асуудал шүү дээ. За одоо яг энэ ярьж байгаа ороод одоо яг энэ хэмжээнд өнөөдрийн луврын музей дээр ярих хамгийн гол юм нь шүү дээ.
За нэг буруу зүрх үг хэлчихгүй байл гэдэг байгаа. За таньдаг үнэ оруулаад те одоо ургийн мод зураад одоо тэр найзгаа тэнд тавиад энэ амраг садангаа тэнд тавихаа болцгоо л гэдэг байгаа байхгүй. За тэгээ энд орж ирэхдээ за яадгийн тэр ам дагуулах биш юм байна. За даваа одоо энэ сонгогдсон чи ядахтаа нэг 3 4 ном уншичаа. Энэ л байхгүй. Тэрнээс одоо тэр амын дагуулах магуулах тэр те мөнгө төгрөг тараах мараах те одоо юу гэдэг мөрийн хөтөлбөрөөр тараад өөрийнхөө полис нүртэй гостролс ав тараах мараах тэр бол дараагийн асуудал болчиход байна л да одоо бол. Үнэндээ бол нийгмийн ёс суртахууны айгүй гоё хэмжээнд байсан бол энэ бол айгүй Луврын музей үзмөрч чи өөрсдөө яг чиний сайн яриад байсан шиг нэг 2 3 4 мэрлээ шүү дээ. Тэрний хооронд ам дагуулаад Лувр хийгээд тэр руугаа буруу руугаа тархим нулам хөгжөөд байгаа юм шүү. Харин тэрийг л одоо бид нөгөө эргүүлэн татдаг тий гарын үсэг суглуулад эргүүлэн энэ нөхөр чинь хүүхдээ зодсон гинлээ даваа эргүүлэн татъя. Ийм хөдөлгөөн болдог. За тухайн хүний одоо тий одоо ёс зүйн байнгын хороо ажиллаа хийдэг л юм байна. Ёс зүйн байнгын хороон дээр суугаад за энэ хүн нэг удаа уучлалт гуйсан гинлээ бүгд тэр аваад үлдээгээд аваад үлдчихэж байгаа бол тэр хүн мянга би явъя гэд хуйландаа тэгээ заатсан байна. Гэтэ манай музей үзүүрүүд уучлалт гуйдаг лөө. Одоо би л санахгүй. Харин юу уучлалт гуйхын оронд гэд бүр музей дотроос сэрэг тоглоод идэв үстэй. Тийм учраас одоо хэцүү л байна л та харин. Тийм учраас энийг одоо яаж болиулах уу гэдэг чинь өөрөө аюул тийм анхаарал асуулт болчиход байгаа. Тийм л үн дараагийн за чи нэмэх юм бэ? За би нэмэх яах вэ? Одоо биш одоо болиулах шийдэл одоо яаж ч олдмоор юм даа одоо. Тэр олдох арга байна. Энд давж бууд цаацалж дүүжилж алдаа. Тэгээ сая нэг зүйлийг зүгээр л анхаарах хэрэгтэй юм шиг. Одоо ингээ манайхан романтистууд юу гэж байгаа гэвэл залуучууд маань оролцоороо өстой өвөө эмээнэр ч оролцоод улс орны чинь самарлаа шүү. Тийм энэ дээр би нэг юм байхгүй шүү дээ. Байж. Юм ярихаар л ингэ. Яг хичээд яг ярих гэр өөрөө байж игээд байх юм. За яар. За чи дуусах. За чи яриа. Би боллоо. За. Годоо нөр хөгсчүүл санал өгөөд одоо энэ уус орж сүрээд энэ луурч гараад байна гэж яриад идэх штэ. Энэ дээр бол тэгээд энэ дээр бол манайхан романтистууд гэж би бол хэлээ л да. Манай иргэдийн нүд мэдлэг боловсролтой хүмүүс зөндөө байгаа. Тэгтээ мэдлэг боловсролгүй ч юм уу ямар нэг юм сэтгэлийн өөрлөрөө ханддаг юм романтистууд энэ ер нь баг өвөө эмээнрийг сонгоод орцуулах юм боль гэд хүний сонгохт ирэх рүү шууд халдаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь тэрийг романтистууд минь наад зах нь үндсэн хуульд байдаг ч заалт байдаг тий. Хүнийг нас үсээр нь бүү ялгуурл гэд тэр заалтаа мөрдөх хэрэгтэй. Хэрвээ эвдэр үнэхээр арслсан улсад байгаа гэж бодож байгаа бол тэр настай хүмүүс саналаа өгөх хэрэгтэй. Гэхдээ тэрний хүнд өгөх нь хамаагүй өөрийн чинь дэмждэггүй намд санал өгснийхэн төлөө хөгсөн залууч бай хүмүүсийг битгий ад үзээд байгаараа л гэж. Гэхдээ энэ сонгуулиар нэг гэрэлгэгээ зохиож байгаа нэг юм байгаад байгаа. Одоо дэлхийн нийт улс орнууд авторитар дэглэмтэй гэгдэж байгаа улс орнууд ч тэр за дөнгөж сая одоо болж байгаа дэлхийн хамгийн том сонгуул энэтхэгийн сонгуульч тэр нэг л зүйл харагдаад байгаа. Энэ сошиал хуудасуудын нөлөөгөөр залуучуудын сонгуулийн идэвх эрс нэмэгдсэн байна. Тэгэхээр одоо бидэрт бас нэг гэрэлгээгтэй нэг зүйл байгаа. Өмнө нь бол яах вэ гэхээр дэлхийн одоо сүүлийн одоо 12 жилд сүүлийн 12 жил гэдэг чинь сүүлийн одоо 3 сонгуулийн цикл. За бусад сонгуулиудыг орох юм бол бараг ингээд 4 5 сонгуулийн циклээр залуучуудын эрт сунаад байсан. За одоо бол залуучуудын эрт зарцсангуу нэмэгдэж байна гэдэг нэг ийм мэдээлэл байгаа. Тийм ч учраас мэдээлэлд олон талаар ханддаг шүүлтүүртэй. За нийгмээс нийгмийн хооронд шилжиж үзээгүй нийгэм дээр байгаа залуучууд бол сонголтод одоо буруу зөвч гисэн сонголт хийж гинэ гэдэг чинь өөрөө зөв зүйл баг. Тэгээд нийгэм өөрөө ийм ёс суртахуун шаарддаг ёс зүйтэй байгаа нөхцөлд бол хүссэн хүсээгүй тэртээ тэргүй 126 ширхэг хүн төрийн ордонд суух учраас энэ сахилгын хариуцлага гэдэг юм бол нэмэгдэх баг. За өмнө нь ягаад энэ чинь сахилгын хариуцлага тооцож болдоггүй байсан бэ гэвэл 70 зургуулаа байсан байхгүй. Тэгэхээр ч одоо аль нэг нь аваа хийчгаар чи нөгөө аль нэг намаа судлаа алдах гээд байдаг байсан учраас одоо 126 гэдэг бол өөрөө бас тийм хяналт тогтоож болохгүй ийм зүйл байхаа гэж харж байгаа. Тийм ээ. Бас бие даагчид бас олноороо орж ирэх магадлал бас юм. Яг хөө тийм олон гэхдээ боломж байхгүй л дээ одоо. Тийм улс төр засгийн газар доторх нөгөө фракц бүлгэлүүдийн харьцаа яаж таарах нь бас. Тэр их нөлөөтэй байх. За ингэ дуусах уу? Дуусах гэдэг. За дараагийн дугаар уулзтлаа түр баяртай. Гэл дуусах юм. Дуусчаад байгаа юм шүү. За.